хамгийн том мөрөөдөл. За энийхээ ханийг олох. Тэгэл одоо ажил мэргэжлэрээ дуртай ажиллаа хийгээд гэр бүлэрээ тэгээд аж аргалтай эрүүл мэнд сайхан амьдрах. Хамгийн том мөрөөдөл гингүүд шууд надад одоо нөгөө гэр бүлийн амир санджиг боллоо зүр гэр бүлтэйг амир асж байгальтай амьдрал бодогдчих. Миний хамгийн том мөрөөдөл дархандаа очиод гоё юм солонгосын одоо цэцэрлэг хүрээлэн шиг том хүрээлэн байна да. Улаанбаатарт бол үндэсний цэцэрлэг хүрээлэн гэдэг дарханд бол одоо бас тэр шиг тийм цэцэрлэг хүрээлэн яагаад байж чадахгүй ч тийм ээ. Хамгийн анхны өмсөл. 10 жил. 10 жилдээ би ч нөгөө өмнөх байсан 9 жилдээ тэгээд зургаар ангид ярина юм шиг байна. Чин жоохон л шүү дээ. 10 жил тусаад 8. Ноо. Хамгийн хэрэгэлдэг зүйл. Утас юм. За гарт баригдах зүйлүүд утас байна, маус. Хийж байсан хамгийн новшин ажил. Хам түүхээр уулын гарч ирлээ. Яг ингээд яг хийж байхдаа бүх ажил амар хүнд шүү дээ. Тэнгүүтлээ юу талхаа аваад хүнд хэцүүгээ мартчихдаг шүү дээ. Тэгээд санаад байна. Нэг өвс хаддаг ажил хийгээд мототой өвс хатна. Хадагч машин бариад тэгээ уул руу хаттай уул руу дэше явуулдаг. Тэр аяг угаагч хийж ястаа нэг гаширсан үе би. Хийж байсан хамгийн гоё ажил. Нохоос л хэлэх болоо. Би нөгөө хэлний бэлтгэлийн нэг үлээ хоёр дугаар левелдээ би нэг сар шахуу юунд ажиллаж байсан. Үдээний газар ажиллаж байсан байхгүй. Тэгээд цахилтаа гурлаа ажилладаг. Тэгээд тэнд яг ингээд нэг гэр бүл болсон. Ажил нь биш ер нь тэр уур амьсгал амар гоё зүйл байна. Хамгийн гоё ажил уу? Тэгэл ийсэн шүү. Одоо судалгааны минь ажил би их сонирхолтой. Тэр нь солонгосын үндэсний хувцс Хамбург одоо Теонд тэр баркадлах газар ажилладаг байлаа. Амьдралдаа хийж байсан хамгийн тэнэг үйлдэл. Багтаа шүү. За бүр багтаа. Нэг дүүтэг ам пациент анх сурах гад очиж исэн. Пациент аваачаад нөгөө нэг сэл сурах юм гээд. Тэгээ бүр багтаа исэн юм аа. Тэгээд нөгөө гарах гэсэн чинь биц Тэгээд хүүхд хэмжээ твчихгүй пациент биц байлаа. Уучлаарай. Манай нөгөө тэжээжсэн загсан маань өнгөрөөд тэгээд өчигдөр би 0 руу урсгасан. Тэгсэн чинь яг ч юм амар дасцсан. Тэгснээр урснасныхаа дараа би уйлаад байсан. Зөндөө охоо тэгээ одоо яг санаа нь орж иж байгаа юм алга. Ба жоохон байхдаа супер конт хийдэлхтэй болж идэв. Ер нь өнгөрсөн хараад нөгөө шигдөө давна гэж нэг тэгж бодож байгаагүй. Хамгийн идэх дургүй зүйл. Лавша. Алкогол юм болов. Надаас идэх зургүй юм асуух ер нь байна. Идэх зургүй юм байхгүй бүгдийг иддэн штэ гэхгүй. Хамгийн их урам зориг авдаг хүн. Чи тэрэг. Манай аав. Айгуу хөдөлмөрч хүн байдаг. Нээжсэл. Ни хан байна. Өөр хүмүүс маань. Тэгэл одоо тэгээд онгоц коронавирус бол онгоц нэсгүй байна. Ээжтэйг уцаар ярихлаар л ирч хүч авдаг та. Хамгийн байх дуртай газар. Уул. Их тийм модтай, устай тэгээд ийм юу байгальд байх амар дуртай. Гэхдээ байнга байгаад байж чаддгүй. Тэгээд ер нь бол гэртэл байдаг юм байна л та. Гэртэл юм ба. Гадахтай. Ер нь их тайван газар байх дуртай. Тэгээд гэртээ юм гэрээсээ гарахгүй байх их гоё. Бас бөөнөрөө амарсан үед бас дөрүлээ гарах бас гоё. Солонгост хамгийн мартагчгүй дурсамж. Далаа явж утсан юм. Хамгийн мартагдчихгүй юм бол нөгөө хэлний бэлтгэлд байхдаа culture fair-д орж исэн шүү дээ.
Тэр үед бэлтгэл баг сар шухуу хамтдаа бэлтгэлсэн. Тэр гоёсэн. Тэгээд гоё найзуудтайгаа хөнгөн жижигэн хөрхөрг аяллууд хийдэг. Аяллууд манаас хийж мартахгүй байхаа. Тэгэл их юм үзнүүд тайлсан шүү дээ. Тэгээд сүүлд бол яг чэжүү явж аялчаад ирсэн. Тэгэхэд л их гоё юм. Байнгын сюрпризтэй амьддаг да. хамгийн худлаа үг. Яри. Хөөрхөн шүч шиг. Ямар турхаа юм бэ? Ярил гэдэг үг шүү дээ. Хүнд ер нь худлаа үг гэхээсээ л ер нь худлаа найзууд, худлаа эргэн тойрон хүрээлсэн найзууд их байдаг баха. Ер нь боломжтой байцгаар. Хамгийн их хилтан авч исэн ажил. Шигтамд зөөгч. Хэдийг авчихсан? 120. Улаантай өдөр зөөгч хийж байгаа л хамгийн их авч ирсэн юм шүү дээ. 110 20 хүлээ авчихсан. Исанаас их хэлтэй авсан. 350 мянга авчихсан. Ер нь цагаан бодох юм бол хамгийн ихтэй би чинь нэг 10-11 мянган вооны илтааны ажил хийж байсан юм да цагийн. Хамгийн дургүй зүйл. Хараал юг. Үл хүндэтгэл. Хамгийн дургүй зүйл үү? Тэр нэг юм хүн араадны хоёр нүртэй болчтой. Одоо юу гэмдэ одоо нөгөө нэг бэлдууч зусарч зан гэж байдаг. Тэр л долгоноор одоо наана нэг л их сайхан цаанаа бол шалгуудлаа тийм хүмүүст юм дургуйлдаг. Хамгийн үйлчлүүлдэг газар. Сургуулийн 0 юм да. Одоогийн байдлаар өдөр болгон кофе шопор л үйлчлүүлж байна да. Гэрийн 0. Биш. Гэрийн хөрөгчтний галтайгаа. Одоо гэр бүлээрээ их амьдардаг болохоор одоо хүнсний марк юм да. Очиг хүсдэг газар. Итийн дүүрэг. Тэгээд Солонгост нэлийн олон газараар аялаад үзсэн байгаа. Тэгээд одоо очиг хүсэж байгаа газар гэх юм бол би дахиад Чежүү явж явмаар юм. Гэтэ одоо Чежүү чинь зөндөө газар байгаа шүү дээ. Яг чинь зөв газар очиж үзмээр юм. Нэг очтой очиж үзтээ. Тэгээд зөндөө шүү дээ. Тэгээд яг энэ ч очиж үзмээр энэ тийм яг оновчлсан байх. Зөндөө шүү. Одоо бол хурдан корона дуусаад хурдан Монгол руугаа л явмаар байна. Хамгийн хичдэг зүйл. Хичдэг зүйлээ. Яг одоо ингэ яриа сууж байгаа даа би хиччихээ даа. Хамгийн хичдэг зүйл гэх юм бол заримдаа дэмий газар залчханцаад байдаг. Тэрнээс хичээдэг юм уу? Тохиромжгүй газар. Үдүн. Хаяа ер нь нэг юмыг жоохон хойшин тавиад нэг залхуу зан гаргаж хараад өөрийгөө ер нь жоохон нэг зэмлдэг түүнээ тэрнээсээ одоо жоохон ичих юм да. Хамгийн ойрын төлөвлөгөө. Нүмүнэ бичиж дуусгах. Дипломын ажил маань юм да. Юусэн сургуулаа нэг төгсөөд сургуулаа төгсчмөрлөө. Нүнмүнэ айтаа юм. Одоо энэ өвлийн амралтаар одоо 2 дахь нийтлэлээ бичих юм. Сэтгүүл crisis номигээд сэтгүүлдээ 2 дахь нийтлэлээ бичнэ. Тэрний дараа яг үндсэн одоо судалгааныхаа ажилдаа орж, нүмүнийхээ ажилдаа орж ирнэ гэсэн үг. Амьдралдаа хийж байсан хамгийн том алхам. Наашаа ирэхлээ. Солон гадаад оёо. Солонгост ирсэн нь ер нь зүв байжээ. Хаалтын үгээ хэлнэ үү? Хаалтын үгийг хэлсэн баг. За хэсэг хугацаанд ч надтай хамт байсан. Баярлалаа. За ингээ хаяа. Хаалт юу гэж. Хаалт. Баярлалаа. Өө байхгүй шүү дээ. Хаалт гэж. Хамгийн сүүл тэрийг Can we talk closer now? Like let's do nothing.